Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөртэй хамттайгаа үзэгчид та бүхэнд баярлалаа. Өнөөдөр дэлхийн статистикийн өдөр тохиож байгаатай холбогдуулан студид зочинтой сэтгүүлчдийн ярилцахад бэлэн болсон байна. За бид нар цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийнхөө өнөөдрийн сэдвээр дэлхийн статистикийн өдөр. Яг энэ сэдвээр бид нар үндэсний статистикийн хорооны дарга Мэнд сайхантай ярилцаж байна. Тэгэхээр монголчууд бидний 3 сая хүн ам бол дэлхийн хүн амын нэг хэсэг байгаа. Тэгэхээр монголчууд бидэнд яг хаягдах статистикийн өвөрмөц гэж хэлж болох тийм тоон үзүүлэлтээр хоёулаа ярилцлага эхлэх үү. За монголчуудын хувьд бол хүн нэмвэл хүнс нэмнэ гэдэг тийм хүн амын тоонд бол их анхаарал хандуулдаг. За сонирхолтой тоо баримтууд гэдэг юм бол Монгол улсын хүн амын одоо төрөлжийн рекорд амжилт бол 1988 онд 75 мянган хүүхэд нэг жил төрсөн тэмдэглэгдсэн байдаг. Тэгвэл энэ амжилт бол 2012 онд 13 онд эвдэгдэж 79 мянган хүүхэд нэг жил төрсөн. За өнгөрсөн жил бол бүр 82 мянган хүүхэд төрсөн. Тэгэхээр 88 онд төрж ирсэн тэр олон хүүхдүүд бол одоо 13 14 он гэхэд бол 25 настай яг жинхэнэ нөхөн үржихийн насандаа хүрсэн хүүхэд төрүүлэх насандаа яасан нь бол энд нөлөөлж ирсэн баг. Тийм учраас хүн амын өсөлт бол бас том байдгийн нэг учир шалтгаан баг. 90-ад оноос төрөл буурсан учраас цаашдаа улсын төрөлтийн тоо хэмжээ буурах хандлага байх болов гэдэг ийм таамаглал байна. За хүн амтай холбоотой бас нэг өөр тоо баримтыг бас олон түмэнд төрөхэд манай хүн амын одоо төрөлтийн хувьд бол эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн төрөлтийн хэмжээ бол ерөнхийдөө ойролцоо ижил байдаг. Харин 50 наснаас хойш эрэгтэйчүүдийн нас оролт бол эмэгтэйчүүдтэй харьцуулбал өндөр байдаг. Инээс болоод 50-аас дээш насныхны хувьд бол эрэгтэй эмэгтэйчүүдийн хүйсний зөрөө бол илт мэдэгч гарч ирдэг. Та хэдийн ажил бол тоогоор дүнгээр илэрхийлэгддэг л дээ. Бид нар яг дэлхийн хүн амтай хөгжилд хаана явж байна вэ? Ер нь бол бид нар сүүлийн хурдцаараа бол нэлээд тэргуунд байгаа гэж хэлж болно. Өнөөдөр нэг хүнд оногдох одоо эмчнэрийн тоо, боловсролын байгууллагын тоо гэдэг юм уу энэ талаараа бол баг тэргүүлэх түвшинд байж байна. Нэг хүнд оногдох малынхаа тоо хэмжээгээр бол бас тэргүүлэх хэмжээнд байна. Гэхдээ яг нэг хүний одоо хувь хүний одоо хөгжлийн индекс гэдэг юм уу тал дээр хайх юм бол бас нэлээд доогуур анхаарал татсан юм хэмжээнд явж байна гэж хэлж байна. 2010 оноос хойш баха дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэж ирсэн шүү дээ. Энд чинь бас нэг жил болгон ч биш 5 жилд нэг удаа тэмдэглээд идэг өдөр байгаа. Тэгэхээр ингээд тэмдэглэхийн ач холбогдол нь юу гэдэг юм? За статистик гэдэг маань ерөөсөө л нийгмийг тойл өөрөөр хэлбэл бидний амьдрал ямар байна гэдгийг тоогоор илэрхийлдэг ийм л салбар. Тийм учраас дэлхийн нийт бол өнөөдөр хүн төрөлхтөн ямар түвшинд байна гэдгийг харахын тулд статистик илүү ач холбогдол өгч байна. Тийм учраас дэлхийн нийтийн анхаарлыг энэ чиглэлд хандуулах үүднээс нэгдсэн үндэсний байгууллагаас 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дэлхийн статистикийн өдөр болгож зарласан. За энэс хойш бол 5 жил тутамд бол жил бүрийн 10 дугаар 5 жил тутмын 10 дугаар сарын 20-ны өдрийг дэлхийн статистикийн өдөр болохоор тэмдэглэхээр шийдсэн. Өнөөдөр бид нар 2 дахь удаага тэмдэглэж байна. Би бас яг тантай ярилцсан гэж судалж үзчихсэн л да. Манайх анх удаага хүн ам орон сууцны тоолгыг айлын өв тогшиж айлын гэрээр оролгүйгээр тоолгыг явуулах гэж байгаа гэж сонссон. Энэ үнэ үү? Үнэ. Тэгэхээр өнөөдөр статистикийн байгууллага бол нэг уламжлалт аргаараа цаасан анкет маягт бүглөө